Ард түмний ялалт. Одоо сүүлийн үед Монголын улс төрд шинэ 30 жилийг эхлүүлж шилжилтийн 30 жилийг одоо цэглэе гэдэг үг бол их тренд болж байна л та. Монгол Улсын ерөнхийдөө оюун эрдэнэч бас ийм агуулгаар одоо өөрийнхөө засгийн газрын бодлого үйл ажиллагааг чиглүүлж байна гэж байгаа. Та бас улс төрд 20 гаруй жил байсан хүний хувьд энэ үгийг таны хувьд хэрхэн хүлээж авч байгаа вэ? Маш зөв гэж бодож байгаа. Ер нь дэлхийн том чиг хандлага ч гэсэн бас дараагийн 2050 он хүртэл ногоон хөгжил хувьсгалаас гадна улс орнууд зөв замаар явах, арчилсан байх, хүний эрхийг хүндэтгэх гэдэг нөгөө том бас засаглалын томоохон өөрчлөлт. Заавал тэр засаглал нь өөрөө зөв байж иж бас энэ өөрчлөлтүүд бол явагдана л да. Тэгэхээр энэ Монголын одоо шинэ 30 жил гэдэг бол яг энэтэй бас дагцаад ер нь аль ч улс орн дэлхийн томоохон хөгжлийн чиг хандлагыг ойлгож ээж, бүс нутгийн чиг хандлагыг ойлгож ээж, тэгээ яг улс орныхаа чиг хандлагыг тэгээд гол бодлогоо зөв явуулж ээж энэ чинь нэг зөв амжилтанд хүрдэг л дээ. Одоо олон нийт ч гэсэн одоо шинэ 30 жил гэдэгт бол шилжилтийн 30 жил гэдэг ойлголтод бол системийн авилга, баялагын тэгш бус хуваарлтыг бол хамгийн том одоо сорилт гэж үзэж байна л та. Энэ байдлыг засахгүйгээр цаашдаа шинэ 30 жилийг эхлүүлэхэд бол маш тийм зөв голдрлоор явах боломжгүй гэдэг байр суурийг ч бас олон ч хүн илэрхийлж байна. Та үүнтэй санал нийлэх үү? Санал нийлж байгаа. Одоо бид нар чинь 90 оноос хойш ямар ч байсан аж амьдрал бол ингээд дээшлэнэ, шин систем рүү орлоо, нээлттэй Монгол улс боллоо, тийм ээ, арчил руу орлоо. Улс оронч хүмүүсийн аж амьдрал сайжрах байх гэдэг ингээд явсан. Мэдээж өөрчлөгдсөн, зөв явсан зүйлүүд маш их байгаа. Гэхдээ бүгшсэн ялангуяа тэр дотроо бол нөгөө явцсан сонирхлуудаас их бас бий болцсон. Авилгал ерөөсөө бас шийдэгдэж чадахгүй зөв хөгжих ийм суурь тавигдахад маш хэцүү л дээ. Өөр 1998 онд Зориг ах 9 сард өгсөн ярилцлаган дээр Аражгийн сэтгэл байгууллагад ярьсан ярилцлаган дээр хэлсэн байдаг шүү дээ. Ардчлалын эхний 8 жилийг бид нар ямар ч хэсэн эхний шатын давлаа. Гэхдээ хоёр дахь шат бол томоохон асуудал бас гарч ирж байгаа. Тэрийг давахгүй бол болохгүй гэж тэ зөв явах үг нь бол тэр нь юу хэлж ирсэн бэ гэхээр явцсан сонирхлууд их газар авах гэдэг. Улс орны эрх ашиг нэгдүгээр тавьж дараагийн тэр хувийн эрхшгийг хамгийн сүүлд нь тавьж ээж улс орн хөгжихгүй дээр бид нар тулаад ийм эргэлтийн зэг дээр ирсэн байна гэж. Тэр бид нар улс үндэсний сонирхлыг хамгийн тэргуун тавих хэрэгтэй. Тэрний дараа мэдээж тодорхой бүлгийн юм уу компани сонирхол байж болно. Бид нар бол тодорхой хэмжээний ашигын байгууллага. Тэгээд дөрөвт нь мэдээж хувь хүн амьдралаа дээшлүүлэх сайн амьдрах бодол бий. Тэгэхээр энийг бас тооцох хэрэгтэй. Тэгэхдээ бид нар бол энэ дараалал алдаж болохгүй. Энэ дараалал алдах юм бол тэрний юм одоо юу гэдэг нь ялцрах төвшөнд орно. Улсын сонирхол хойшин тавиал эхлүүл улсын сонирхол нь дээш гарч байна. Энэ дараалалаар сайн бодож явах хэрэгтэй юм шиг байна. Энд чинь тэгэхээр 26 жилийн өмнө шүү дээ. Тийм байна. Тийм байна. 1998 онд та улсын их хурлын гишүүнээр сонгогдсон. Түүнээс хойш 5 удаа их хурлын гишүүн байлаа. Мөн засгийн газрын гишүүн байлаа. Таны хувьд улс төрд орох болсон шалтгаан, гарах болсон шалтгаан юу байсан бэ? Орох болсон шалтгаан нь ойлгомжтой. Манай Зориг ахын бас үйлрийг үргэлжлүүлэх ёстой улс төрийн шаардлагаар бол орсон. Ороод юутаж энэ ойлголттой тэмцэх, явц сонирхолтой тэмцэх энэ чиглэлээр дуу хоолойгоо нэмэрлэх, ойлголттой тэмцэх хууль, сонгуулийн ажлын хэсгүүдийг бас дараалах ч үгүй юм уу? Мэдээллийн нээлттэй байдлын тухай хууль гэдэг энэ сайн заслын чиглэлээр эхний хэдэн жилүүдэд маш эрчимтэй дуурж бас ажиллаж исэн. За тэгээд ер нь 17-8 жил парламентод өөрийн гэсэн орон зайтай, өөрийн гэсэн байр суурьтай байсан боловч ер нь аль ч 3 дахь намд орон зайгаа суудлынхаа хувьд тэлэх боломж бол тухайн улс төрийн тогтолцооноос бол боломж байхгүй байсан бол зөвхөн манай нам дээр ч биш аль ч 3 нам дээр харагдсан л та. Тийм болохоор 2016 онд сонгуульд дэвшээгүй. 2023 онд үндсэн хуулийн өөрчлөлт хийж одоо сөрөг хүчний орон зайг тэлэх, нийгмийн сегментүүдийн төлөөллийг оруулахад одоо хэр бодиттойгоор хувь нэмэр оруулж зохицуулт хийж чадна гэж бодож байгаа. Одоо холимог систем нэвтрүүлэх нь тэр нь үндсэн хуульдаа орсон бол Монгол улсын улс төрийг за тэгээ ер нь энэ цаашдын хөгжлийг тогтворжуулах маш их чухал гэж би бодож байгаа. Яагаад вэ гэхээр нөгөө 90 оноос хойш бол бас харагдсан шүү дээ 30 жилд. Сонгуулийн дүнгээр дүн ингээд дандаа савлаад байдаг. Савлаад ахлаар сонгогчдын санал ингээд юу 50-60% савлаад байгаа юм гэхэлэр тийм биш. Сонгогчдын санал нэг 5 юм уу 10% савлахад үр дүн нь 30-40-50-60% ингээд савлцдаг. Тийм ээ. Тэгэхээр энэ өөрөө манай улсын хөгжлийн бөгөөд улс төрийн тогтвортой байдалд сөрөөр нөлөөлөд байдаг. Дээрээс нь олон дуу хоолой байгаа тийм ээ. Олон улс төрийн намууд байгаа. Тэдгээрийн дуу хоолой пропорционалаар шатандаа
тэр хуваараа 5% байна уу, 10% байна уу, 20% нэгэд орж ирж ээж нийгмийн тэр төлөөлөл чинь их хурл дотроо шийдвэр гаргалтандаа орж ээж зөв шийдвэр дандаа гардаг тийм ээ. Тэгэхээр энэ нь бол маш их зөв үр дүн болох байх гэж би найдаж байна. Тэгээсэй ч гэж бодож байгаа. Дээрээс нь энэ үндсэн хуулийн өөрчлөлтийн сонгуулийн хуулинд орсон тэр эмэгтэйчүүдийн квот шүү дээ. 30% дараагийн сонгуулиас 40% сүүлжин гэдэг бол маш их дэвшилттэй, маш их зөв залтууд. Өнгөрсөн жил та зориг агсны одоо хөшөөний өмнө бол мэдээлэлхээр зүйл хийсэн л дээ. Одоо хувийн хувьд ихтгэл үнэмшил төрөөгүй тэдрийг сулсан нь бол зөв өө гэдэг байр суурийг илэрхийлсэн. Та ямар учраас ийм байр суурьд хүрэх болсон бэ? Зориг ахыг хөнөөсөн хэргийн авц хэрэгтэй танилцах боломж анх бид нэр тохирогчд бол олдож байгаа. Ягаад гэвэл мөрдөн байцаалд ерөнхийдөө дуслаа. Хэргийг оллоо шийдлээ шүүх рүү шилжиж байгаа учраас гэдэг. Тэгэхээр тэр хавц тэрийг тэр олон мянган хуудсыг яг бүгдийг уншсан хүмүүс бол цөөхөн баг. Яг уншсан хүний хувьд бол үнэхээр ихтгэл үнэмшил төрхөөргүй. Одоо энэ Чингис Содном Даржаа Монголбаатар хийсэн гэдэг бол үнэхээр төрхөөргүй. Сүүлд нэгэ бодоход бол нэг юм ядмагхан нэг муу жүжигийн зохиол хийцэн юм шиг тийм зүйл байгаа байхгүй. Ер нь бол энэ шүүх хуралд оролцож болохгүй юм байна. Оролцох юм бол энэ хүмүүсийг хил сэргээр яллахтаа хүрэх юм бол тэрэнд нь оролцох юм шиг болох гэдэг байхгүй. Тэгэхээр нэгдүгээр оролцохгүй гэдээ эсэргүүцэд оролцоогүй. Хоёрдугаар энэ шүүх хурлыг нээлттэй биш хаалттай хийж байгааг нь эсэргүүцсэн. Яг гэвэл нээлттэй болох юм бол ядч л олон нийт мэдэн шүү дээ. Харин тий. За одоо энэ зөв явж гинүү, буруу явж гинүү. Би ороод жишээлбэл буруу дүгнэлт хийсэн байж болно. Тэрийг уншаад гэтэл бол тэр чин цаан чин зөндөө хөөч вэ өөр хүмүүс байна. Тийм болохоор нээлттэй болох хэрэгтэй гэдэг. Нэгд шүүх рүү шилжиж байгаа бол эн чи яаж бодсон шийдсэн хэрэг бол нуцаас гарах л ёстой шүү дээ тий. Тэгээ ерөөс энэ ойлгомжгүй айгүй олон зүйлүүд байсан учраас бид нар шүүх хурал суугаагүй. Манай өмгөөлөгч бол суусан. Гэхдээ бид нар суугаагүй. Эний хамгийн гайхсан зүйл бол ихтгэл үнэмшил огт төрөхгүй байгаа. Энэ үнэхээр энэ хүмүүс хийсэн гэдэг нь ерөөсө батлагдахгүй байгаа тэр агуулга дээр яллаад явцсан дээр бол би бас үнэхээр гайхсан. Тухайн үед ерөнхийлөгчөөсөн элбэгдэрч мөн тухайн үед энэ хэргийг одоо шийтгэхэд оролцсон, ялалхад оролцсон хүмүүсийн зүгээс олон нийтэд хандаж удаа байр суурь илэрхийлсэн л дээ. Бид нар бол нотолцсон юм аа. Энэ хүмүүс үнэхээр алуурчин мөн гэдэг байр суурийг бол олон удаа илэрхийлж байгаа. Одоо ч илэрхийлж байна. Тухайн үед танд одоо энэ хэргийг хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр энэ хүмүүс ямар нэгэн дарамт очруулж ирсэн тийм тохиолдол байдаг уу? Хамгийн том дарамт бол энийг төрийн нууцд авсан асуудал байхгүй юу? Хамгийн том дарамт бол энэ хэргийг төрийн нууцд авах байхгүй юу? Төрийн нууцд авна гэдэг чинь хүнийг ярих боломжгүй болгох чинь гэсэн үг байхгүй юу? Үзэл бодлоо илэрхийлэх, байр суурь илэрхийлэх боломжийг хааж шүү дээ. Энэ хэлэхээр боломжгүй. Тэгэхээр төрийн нууцд авна гэдэг чинь тэр үнийг дугаал болгож байгаа том дарамт байхгүй юу? Тэр байтугай тухайн үед чинь бид нар ингээд тэр хэрэгтэй танилцгаад мэдээж дэвтрээ аваад манай өмгөөлөгчөө би ч аваад ингээд тэрийг тэмдэглээ сууж байгаа шүү дээ. Тагнуулын тагнуул дээр байсан тэр хэрэг дэвтэр хүртэл тухайн үед хураагддаг. Бид нарт ирдэггүй. Тийм л үе байлаа шүү дээ. Одоо ч гэсэн тэр дэвтрээ нэг одоо л олж авандаа гэж бодож байгаа. Тийм. Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх газрыг зарсан тухайн асуудал бол сүүлийн үед олон нийтийн хилцүүлэг боллоо л та. Яагаад тэр хөшөөн дээр Монголын ард түмнөөс гэж бичиг байдаг вэ гэхэлэр олон нийт өөрсдөө цуглуулж тэр хөшөөг босгосон байхгүй. Зориг ахын өөрийн бас ойрхон найз байсан баримлч Дэнзэн Орос улсын Дэнзэн өөрөө энэ хөшөөг бас барьсан. Анхнаасаа бүр ингээд намхан барьнаа. Монголд дандаа хөшөөнөр чинь ингээд Ленин хөшөөс өндөр хөшөөнүүд байдаг. Бид нар өөрөөр нь зориг бол ард түмэндээ олон түмэндээ ойрхон тэр хөшөөн дээр нь хүмүүс гараа хүүхдүүд гараа тоглоод ингээд хүмүүсийн дунд байх хэвээр. Дээрээс нь яг энэ талбараа хараад ордон руу хараад гэр нь ойрхон байсан шүү дээ тэндээс. Тэгээд тэр гэрээсээ ордон руу нэлээд дандаа алхахдаг байсан. Яг алхах замд нь тамхиа татаад цөнхөө бариад тэгээд ордон руу харж байгаа. Бүр ингээд зориуд харж байгаа. Тэгэхээр их гүн утга учиртай олон түмнээс ард түмнээс ингээд бий болгосон юм хөшөө байхгүй. Тэгэхээр энэ чинь бидний ч эзэмшээд байгаа хөшөө биш. Тийм болохоор энэ хөшөө уг нь яг тэндээ байдгаараа байгаад энэ томоохон символ болоод тийм ээ ингээ байж байгаа нэг чухал байхгүй. Монголын түүхэнд, ардчлалын түүхэнд олон нийт ард түмний ч гэсэн анханасаа хүссэн зорьсон өнцгөөс. Тийм болохоор энийг нүүлгэн тэгэхээр би бол яг зүгээр дүү хүний хувьд гэр бүлийн хувьд бол бид нар мэдээж харамсалтай байгаа. Бити нүүлгээсэй л гэж бодож байгаа. Тэр нь бол олон түм дэмжих байх гэж би найдаж байна.
зориг агсны гүнэсэн энэ хэргийн одоо цаашдын явцын талаар та хохирогчийн үед ямар хөө байр суурьтай байдаг вэ? Зарим хүмүүс улс төрчид одоо энэ хэргийг орхиод өөр одоо хөгжил дэвшлийн тухай юм уу бусад асуудлаа яриа. Хитрхийн энэ дээр бол төвлөрлөө гэдэг байр суурь илэрхийлж байна. Хохирогчийн хувьд нөгөө талаараа та бас улс төрийн зүтгэлтний хувьд энэ асуудал дээр ямар тийм үзэл бодолтой байгаа? Энэ өөрөө манай ардчлалын 30 жилийн түүхэнд томхон хар толб. Ардчлалынхаа гол лидерийг хөнөөцсөн. Тэр нь ингээд яаж бодсон ер нь л улс төрийн захиалгад хэрэг байсан бол ойлгомжтой. Тэгээд юу илрүүлэх мантай хэлсээр хүмүүсийг одоо энд яллаад ингээ бүр буруу замаар явж байгаа бүр дараагийн хар толб. Дээрэс нь ялангуяа магадгүй 7-8 жилийн за ер нь ялэрхгүй юм байна да гэж бодож исэн байж болно. Гэтэл эн чинь өөрөө буруу замаар яваад эхлэлэр чинь харин бүр ч хайж болохгүй мэн гэж бодогдож байгаа байхгүй. Дээрэс нь ингэж буруу замаар явж байгаа нь хилс хүмүүсийг хэлмэгдүүлж байгаа нь яг жинхэнэ эцдээсээ холдуулах гэсэн тийм зорилгоч байсан билүү. Тэг яагаад ингэж нэг итгэл үнэмшил байхгүй нэг ингээд баг жижиг зохиотсон юм шиг юм руу явах ямар шаардлага байсан юм. Тийм болохоор ингэж буруу явуулахгүй тул магадгүй юм чи бас урагшлах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тийм. 3 шатны шүүхээр үнэхээр хүнийг хэлмэгдүүлээд тэг шийдчихдэг бол Монголын одоо эрх зүйт одоо хуулийн засаглал гэдэг маань юу болж өөрөх вэ гэдэг асуудал бол бас байна л та. Бас нэг энэ дээр чинь сургамж авах хэрэгтэй байхгүй юу? Яагаад ингэ явчих вэ гэдэг чинь шүүхтийн тогтолцоо өөр энэ дээр дүгнэлт хийх хэрэгтэй. Чимгээ содном даржаа гарцсан байгаа ч гэсэн тэр бид нар чинь цагаат таагааг байгаа гэж би ойлгож байгаа. Тийм. Тэгэхээр эн чинь цагааттал нь явах хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ одоо ингэж нөгөө хэлмэгчээд ингэж маш их тийм ирүүшүүл бас нийгмийн гадуурхлыг амсчихвэл энд чинь ардчилсан нийгэмд бол байж болшгүй бас нэг хар толб бий боллоо гэсэн үг гэдэгтээ та санал нийлэх үү? Нийлнэ. Мэдээж эн чинь нэг хамгийн шудраг ёс хүний эрх нэгдүгээр тавигдах хэрэгтэй л доо тийм ээ. Тэгээд тэр цаан ч хүмүүсийн амьдрал байна, хүүхдүүд байна, гэр бүл байна тийм аргагүй шүү дээ. Монгол ардын намын дараа Монгол Улсын ерхийсэд оюун эрдэнэ жагсаалтын эхэндээ бол улс төртэй ямар ч хамааралгүй одоо гадаадад одоо өндөр боловсрол эзэмшсэн гэж байгаа тэр залуучуудыг бол жагсаалтын нэгээс ахуулаад тавилаа л та. Хандлагыг та юу гэж үзэж байгаа вэ? Зарим нь бол улс төрт хэд туршлагагүй хүмүүсийг оруулах нь буруу, зарим нь болохоор зөвөө л гэж. Мэргэжлийн яг улс орныхоо төлөө явж чадах профессионал хүмүүсийг залуучуудыг гаргаж ирэх нь бол маш чухал. Тэр би энийг бас маш зөв гэж бодож байгаа. Тэр нь бас томоохон эргэлт байгаасаа. Тэгээд эмэгтэйчүүд нь 1-2 үзүүлж байгаа шүү дээ. Тэр бол бас дахиж хэлэхэд бол их чухал л да. Танд одоо энэ Монголын улс төрчдөөс, улс төрийн хүчнүүдээс, хөв хүмүүсээс дэмжиж байгаа тийм улс төрч нийгмийн зүтгэлтэн бий юу? Би энэ ерөнхийдөө хоёр нэг дэмжиж байгаа. Дэмжихээс шууд арга байхгүй. Зориг ахыг хөнөөсөн хэрэг дээр түрүүний бидний ярьснаар яг ингээд улс төрийн зориг гаргаад энэ их маш буруу явж байгаа, энэ завхралтай явж байгаа гэдэг юмыг задлаад зориглоод урагшлуулад гаргасан нь болохоор хоёр дээ шүү дээ. Түрүүн бас би өөр хүмүүсийг бас нэрлэлээ. Тэгэхээр нэг хоёрдугаарт үндсэн хуулинд өөрчлөлт оруулад зөрөгтэйгээр бас нөө профессионал систем нэвтрүүлээд эмэгтэйчүүдийн квотыг 30-40% гэдэг ийм бас зориглоод гаргаж ирсэн эрэгтэй улс төрч бас байхгүй. 3-дугаарт Монгол улсын хөгжлийг бид нэр ярьж байна. Хөгжлийг ярихад бол тодорхой бодиттой томоохон төслүүд, орлого, баялаг хоримтлагдах ёстой. Тэр нь бол жишээлбэл оюутлага. Оюутлагаас гадна өшөө 5-6 томоохон тийм ордууд гараасаа гэж би бодож байгаа. Би өөрөө бас энэ салбарын хүн. Оюут толгой томоохон бүтээн байгуулалт. Түрүүний яриад байгаа эрчим хүчний энэ том дэлхийн шилжилт гэдэг дээр бол ЗИС номер 1 бас металлуудын нэг. Энэ том шилжилтийг явахын тулд ЗИС буюу бусад стратеги ингэж яриад байгаа минералууд маш их том хувь нэмрээ оруулах гэдэг байгаа байхгүй бүх юм нөгөө цахилгаанжаад электрификейшн болоод явах л Монгол улсын хувьд бол их чухал байхгүй. Олон мянган хүний ажлын байраас гадна геополитикийн хувьд их чухал тийм ээ. Тэгэхээр энэ дээр 2-3 жилийн өмнө дэвшил авцраад нөгөө 2.5 билүү 6 тэрбум долларыг цайруулж чадаад тэгээ гүний уурхайг нэлгээд урагшлуулж чадсан бол Монгол улсын хувьд бол маш чухал зүйл байхгүй. 3-4-ийн жишээн дээр харахад бол маш их зоригтой улс төрийн хувьд бол их төв мэдрэмжтэй тэгээд шударгаар ажиллаж байгаа ийм хүн гэж би бодож байгаа. Тэгэхээр би дэмжин л гэж бодож байна. Намуудаас хувьд бол би бол бас 3 дахь нам байсны хувьд бол 3 дахь намуудаа бас дэмжиж гэж бодож байгаа. За баярлалаа. Ард түмний ялалт